Сайн байцгаана уу? Энэхүү хичээлээр IELTS-ийн шалгалтын листинг хэсэгт ирдэг асуултуудын нэг болох multiple choice даалгаврын талаар дэлгэрэнгүй үздэцгээе. Сонгох хариултаа даалгаврын хамгийн энгийн төрөл нь өгөгдсөн 3-аас 4 хариултаас зөвхөн нэг зөв хариултыг сонгох асуулт юм. Эсвэл дараалсан олон асуултын зөв хариултуудыг жагсаалтаас сонгон тохируулах даалгавар байдаг. Мөн дараалсан 2-оос 3 асуултад хамаарах зөв хариултуудыг хамттан сонгох даалгавар түгээмэл ирдэг. Тиймээс сонсох даалгаврын зааврыг маш сайн уншиж ойлгох нь хамгийн зөв юм. Бид энэ даалгаврыг гүйцэтгэхдээ 16-аас 18 дугаар асуултын хариулт болох 3 зөв хариултыг жагсаалтаас олох ёстой. Мэдээж сонсох засал дээр музей рүү биедээ авч явахыг зөвшөөрдөг 3 зүйлийн талаар хэлнэ. Бид дасгалаа сонссныхоо дараа эдгээр 3 зүйлийг бичигдсэн жагсаалтаас зөв болоход л 3 асуултанд амжилттай хариулчихлаа гэсэн үг юм. Одоо бүгдээрээ жишээ даалгаврыг сонсцгоё. When the students come into the museum foyer, we ask them to check in their backpacks with their books, lunchboxes, etc. at the cloakroom before they enter the museum proper. I'm afraid in the past we have had a few things gone missing after school visits, so this is a strict rule. Also, some of the exhibits are fragile and we don't want them to be accidentally knocked. But we do provide school students with handouts with questions and quizzes on them. There's so much that students can learn in the museum, and it's fun for them to have something to do. Of course, they'll need to bring something to write with for these. We do allow students to take photographs. For students who are doing projects, it's useful to make some kind of visual record of what they see that they can add to their reports. And finally, they should not bring anything to eat into the museum or drinks of any kind. Та зөв хариултуудыг олж чадсан уу? Сайн сонсон ч гэсэн 2 хариултаа олоод үлдсэн нэгийг нь санахгүй бол яах вэ? Ийм байдалд орохгүй тулд бид сонссон мэдээллээсээ тэмдэглэж авах хэрэгтэй. Мөн paraphrase буюу шууд хэлээгүй мөртлөө ижил утгатай үгээр төлөвлүүлж хэлсэн үгс байгаа эсхийг шалгах нь хамгийн чухал байдаг. Энэ нь таны vocabulary буюу үгсийн санг шалгаж байгаа нэг хэлбэр учраас бүх үгийг алдалгүй анхааралтай сонсоорой. Одоо зөв хариултуудыг хамтдаа харцгаая. But we do provide school students with handouts with questions and quizzes on them. Хамгийн эхлээд энэ хэсэгт questions and quizzes нь worksheets гэдэг үгтэй ойролцоо утгатай учраас зөв хариу нь G хариу буюу worksheets гэсэн хариу болж байна. Дараа нь Of course, they'll need to bring something to write with for these. гэж хэллээ. Ямар нэг бичих зүйл гэж байгаа учраас дараагийн зөв хариулт нь F хариулт буюу pens болно. Энд бид сурагчдыг үзэг авч орохыг зөвшөөрдөг гэж хэлээгүй байгааг анзаарсан байх. Бичгэд хэрэгтэй зүйл гэсэн учраас хэрвээ хариулт донд пенсийн оронд харандаа буюу pencils гэсэн хариулт байсан ч гэсэн бид мэдээж энэ хариултыг сонгох ёстой байсан гэсэн үг. 3 дахь хариултын хувьд We do allow students to take photographs. Сурагчдыг зураг дарахыг зөвшөөрдөг гэж маш ойлгомжтой хэлсэн учраас сүүлийн зөв хариулт нь C хариулт буюу cameras юм. Сонсох даалгаврын нэгэгцэгтэй зүйл нь хариултуудад байгаа бүх үгс ямар нэг байдлаар дурддагдж магадгүй байдаг. Жишээ нь манай даалгавар дээр зарим зүйлсийг авч орж болохгүй хориотой гэсэн байдлаар хэлсэн байж болно. Жишээ нь буюу музейд идэх болон уух юм авч орж болохгүй гэсэн байгаа учраас A болон B хариултууд буруу болж байгааг таарж байна. Тиймээс бид анхаарлаа хоромхон алдаж болохгүй юм. Дахин нэг дасгал ажиллацгаая. Энэ удаа бид 19 болон 20 дугаар асуултын 2 зөв хариултыг A-с E хүртэлх 5 хариултаас хамттан сонгоно. Энэ удаад музейд болдог үйл ажиллагаануудын талаар бид сонсох болно. There are also a few things that students can do after the tour. In the theaterette on the ground floor, there are continuous screenings of short documentaries about dinosaurs which they can see at any time. We used to have an activity room with more interactive things like making models of dinosaurs and drawing and painting pictures, even hunting for dinosaur eggs. But unfortunately, the room was damaged in a bad storm recently when water came in the roof, so that's closed at the moment. But we do have an IT centre where students have access to CD-ROMs with a range of dinosaur games. These games are a lot of fun, but they also teach the students about the lives of dinosaurs, how they found food, protected their habitat, survived threats, that kind of thing. Өмнөх даалгаврын адилаар энд зөв хариултуудыг paraphrase хийсэн байгааг анзаарсан байх. Гэхдээ хамгийн сонирхолтой нь дээрх 5 хариулт нь бүгд энэ даалгаврын зөв хариулт юм биш үү? Бүгдийг нь л дурдаад илчлээ шүү дээ. Ийм эргэлзээтэй алдаатай юм шиг асуултууд ирдэг гэж үү? Гэхдээ маш анхааралтай сонсвол эргэлзэх шаардлагагүй юм. Учир нь даалгаврын асуултанд at present буюу одоогоор гэсэн цаг заас үг байгааг анзаарах хэрэгтэй.
We used to have an activity room with more interactive things like making models of dinosaurs and drawing and painting pictures, even hunting for dinosaur eggs. But unfortunately, the room was damaged in a bad storm recently when water came in the roof, so that's closed at the moment. Харин дасгалыг сонсоход музейд илүү интерактив үйл ажиллагаанууд зохиогддог өрөө байсан. Гэхдээ харамсалтай нь хүчтэй шуургаас болж тэр өрөө дээврээсээ ус алдаж гэмтсэн учраас яг одоо хаалттай байгаа буюу динозаврын модель угсрах, зурах, өндөг хайх үйл ажиллагаанууд нь яг одоогоор зохиогдох боломжгүй байгаа талаар хэлсэн. Өгүүлэгч ихэндээ ийм үйл ажиллагаанууд зохиогддог байсан ч одоо байхгүй гэдгийг used to, but unfortunately гэсэн үгсийг ашиглан илэрхийлсэн. Энэ нь таныг тухайн үгсийг сонсохоос гадна ярианы гол санаа утгыг хэр ойлгож байгааг тань давхар шалгаж байна гэсэн үг. Тиймээс өөртөө хэрэгтэй гэж бодсон үгсийг сонссныхоо дараа шууд тайвширч хязээж болохгүй. Ингээд зөв хариултууд нь There are continuous screenings of short documentaries about dinosaurs which they can see at any time. буюу хариулт B. Watch films. But we do have an IT centre where students have access to CD-ROMs with a range of dinosaur games. буюу хариулт E. Play computer games нь зөв хариулт болж байна.